What will happen in this week? Let's see that. Нэгдүгээр үндэсний өвөө эмээ нарын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 9 сарын 8-ны өдөр тэмдэглэдэг ба 1973 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Харин та хайрт өвөө эмээ нартаа баярын мэнд хүргээрэй. Хоёрдугаард үндэсний жүжигчдийн өдөр болох юм. Энэхүү өдрийг 9 сарын 8-ны өдөр тэмдэглэдэг ба 6000 гаруй жилийн өмнөөс эхлэн тэмдэглэх болжээ. Харин та комментсэгт хамгийн дуртай жүжигчнээ бичээрэй. 3 дугаар дэлхийн цусаа бэлтгэх өдөр болох үлээ. Энэхүү өдрийг сар бүрийн 3-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд 2015 оноос цусны доонрын үйлчлэгийг сайжруулах зорилгоор 114 дахь удаагийн арга хэмжээнд 9 сарын 3-ны өдөр болох юм байна. 4-р Монгол улсад Оросын холбооны улсын ерөнхийлөгч буюу Путин 9 сарын 3-ны өдөр буюу халах голын 85 жилийн ойг тохиолдуулан аль бие ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн хамтын ажиллагаа болон санал солилцох үйл ажиллагаа болох юм байна. 5 дугаарт 9 сарын 7-ны өдөр цэцэвис бэлгээг их тоглолт болох ба төв зингэлт хүрээлэн зохион байгуулагдах бөгөөд бусад олон дуучид оролцох ба тасалбарын үн 69,000-аас 550,000 төгрөг юм. Ийхүү та бүхэндээ энэ 7 хоног болох зүйлсийг танилцуулаа. Тань манай бичгийг таалагдсан бол лайк, subscribe дарж намайг дэмжээрэй. See you in my next video.